Сайн байцгаана үзэл сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуултын төлөвлөгөө маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор улсын их хурлын гишүүн Чинбатын Ундрам хүрэлцэн гэж оролцож байгаа. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. За сайн байна уу танд болон одоо нийт телевиз үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцож байгаа танд маш их баярлалаа. За урьсанд баярлалаа. Та манай телевиз үзэгчдэд өөрийгөө болон гэр бүлээ танилцуулаач. За намайг Чинбатын Ундрам гэдэг. Хоёр хүүхэдтэйгээ гурлан амьдардаг. Миний хоёр хүүхэд хоёулаа өсвөр насных. Охин маань энэ жил 16 хүрч байгаа, насанд хүрч байгаа. Хүү маань 11 хүрч байгаа. Миний хоёр хүүхэд хоёулаа жижигцүүгээд бүхий спортоор хичээлдэг. Миний аавын хувьд болохоор Сэлэнгийн аймгийн Мандал сум төрж өссөн. Өвөө эмээ хоёр маань Архангай аймгийн Хашаад сумын хүмүүс байдаг. Өвөө маань одоо ардын журамт цэрэг явсан, Цэдэнбал дарахтай хамт эрхүүгийн их сургуульд хөдөө аж ахуйн техникум сураад малын эмчээр эмч болж исэн. Төв аймгийн Угтаал цайдам, Баян цогт, Алтан булаг сумдад малын эмчээрээ ажиллаж агаад Улаанбаатар хотод биокомбинат гээд байгууллагыг үүсгэн байгуулад тэтгэвртэй гарахтаа одоо Угтаал цайдам төрсэн Баяраа гэж хүүнэдэг тракторчин комбайнчнаар сураад илгээлтийн эз дээр Сэлэнгийн аймгийн Мандал сумд одоо сангийн аж ахуйд ажиллах болоо. Тэгээд том хүүгээ бараадад тэнд одоо суурьсан. Тэгээд тэр үед миний аав одоо Мандал сумд төрж өссөн байдаг. Ээжийн маань аав нь Завхан аймгийн Ургамал сумынх. Ээжийн маань ээж Төв аймгийн Гаралтай. Ээж аав хоёр маань Свердловск Уралын политехникийн институтт сурч исэн. Тэгээ тэнд танилцаад би тэнд төрж исэн. Тэгээ 21 хоногт Монголд ирээд Сэлэнгийн аймагтаа амьдарч агаад Улаанбаатар руу шилжээд аав маань шинжлэх ухааны технологийн их сургуулийн багшаар ажиллах болоод ингээ Улаанбаатарт ирж сууршаад дараа нь 10 жилийн Америкт их сургуулаа Англид эдийн засгийн ухааны доктороо Япон улсад хамгаалаад ингээ Монгол улсын их сургуульд багшилсан. За их сургуультай багш, тэнхмээ эрхлэгч, профессор, сургалтын албаны дарга, дэд захирал гэсэн ажил албыг хашаад 10 гаруй жил ажилласан. Тэгээ 2020 онд одоо улсын их хурлын гишүүнээр Сэлэнгийн аймгаас сонгогдоод ингээ ажиллаж байгаа. Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ? Хамгийн гол зүйл нь бол хүний итгэлийг даах. Тэгээд нэг итгэл алдсан хүн бол эргээд итгэлийг сэргээх хэцүү байдаг. Жишээлбэл одоо улсын хурлын гишүүнээр сонгогдоод яг нөө сонгуулийн үеэр айгүй ядардаг штэ ингээ өдөр шөнөгөө ард иргэдтэйгээ уулзаал баг унтах цаг байх. Сонгуул дуусаад нэг сайхан 2 хоног амарх юмсан, унтах юмсан ингээ бодож исэн чинь яг ингээ сонгогдоод гараад ирэнгүүт энэ их хүний итгэлийг би одоо яаж алдахгүй байх вэ гэд нойр хөрхөө хэлчих тийм билээ. Бүр их ингээл ачаа мэдрэгдээд нуруунд дээр унтаж амрах. Тий, ерөөсөө юу унтаж амрах, энэ 4 жилд юу хийх вэ гэл ерөөсөө өөрийнхөө ажлын төлөвлөгөөг боловсруулаад эхэлсэн. За хоёрдугаарт нь бол хичээнгүй байх хэвээр. Хүн ингээд зарим юм мэдэхгүй чадахгүй байж болно. Гэхдээ хичээх хэвээр. Хэлсэн амлалтандаа хүрэхийн төлөө хичээх хэвээр. Чадахгүй байгаа юмаа чаддаг болохын төлөө хичээх хэвээр. Алдаа гаргуул засахынхаа төлөө хичээх хэвээр. Тийм учраас одоо хичээл зүтгэл гээд энэ хоёр л хамгийн гол юм болоо гэж боддог. Та тэр 4 жилийн өмнө яг ингээд өдөөсөө хараад энэ ширээний урд ялцж байлаа. Тэгэхэд та улсын хурлын гишүүн болоогүй байсан. Одоо улсын хурлын гишүүн болсоо. Төсөөлж байснаас ер нь ямар вэ? Одоо ингээд 4 жилийн дараа харахаар ямар ч хэлсэн зарим нэг зорилготой бол бас хүрсэн байна. Тэгвэл үнэхээр одоо төсөөлж байгаагүй хүнд хэцүү бэрхшээлүүдийг давсан. Тэрийг давж иж энэ зорилготой хүрсэн байна. Тэгэхээр нэг талаас нь харахад бол зорилготой хүрсэн учраас би бас тодорхой хэмжээнд нэлээд урамтай байна. Нөгөө талаас үнэхээр одоо маш хүнд хэцүү давааг давсан учраас маш их зүйлийг золиослж алдчихж энэ зорилготой хүрсэн байна. Тийм тэгэхээр их хүнд хэцүү даваануудыг давдсан байна. Гэхдээ яг хичээгээд хүн зүтгээд явах юм бол бас зорьсондоо хүрдэм байна л гэж харж байгаа. Одоо энэ парламент маань бүр ирэхэн тусаад одоо тунчиг бага хугацаа үлдээд байна л та. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бас чамгүй олон ажлуудыг хийж амжуулсан олон зүйлийн төсөл дээр ажилласан байна лээ. Энэ олон ажлуудаасаа тодотгож одоо эргээд харахад энэ нэг станаг сайхан болцсон шүү.
гэж бахархмаар ажил нь ямар ажил байсан бэ? Сая 4 жилийнхээ ажлын тайлан нэгтгээд одоо харлаа л та. Тэгээд яг өнөөдрийн хэмжээнд бол 22 хууль санаачилж өргөн барьсан байна. Үнээс 18-ыг батлуулаад 4 нь хилцэх шатандаа явж гин 42 хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар болон гишүүнээр ажилласан байна. Нилээд завгүй маш олон салбар руу орж ажилласан юм он жилүүд өнгөрсөн байна. Тэгээд хамгийн чухал одоо хууль маань багшийн ширээнээс сонгогдсон их хурлын гишүүний хувьд энэ боловсролын багц хууль дээр би бол бүх одоо сэтгэл зүрхээ зориулж ингэж ажилласан. Бид нар 3 жил энэ хуулийн хилцүүлгийг 21 аймаг 9 дүүрэг зохион байгуулсан. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэрэгжлийн боловсрол, ихтэй боловсрол, насан туршийн боловсрол гээд энэ бүх одоо шатны боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш ажилтнууд, за мөн одоо хувийн сургуулиудын төлөөлөл, ажил олгогчдын төлөөлөл гээд ер нь бүх одоо оролцогч талуудтай ийм хилцүүлгүүдийг зохион байгуулсан. Заримдаа бүр сэдвчилсэн англи хэлний боловсролч гэдэг юм ингээд сэдвчилсэн байдлаар хилцүүлэг хүртэл хийж санал бодлын солилцож алдаа дутагдал жаргал зовлонгийн сонсч иж энэ хуулийг боловсруулсан. Ер нь бол боловсрол гэдэг бол энэ ирээдүг авч явах бидний одоо өөр хүүхдүүд яг ямар үзэл бодолтой, юу хийж чаддаг, юу мэддэг ийм хүмүүс байх юм бэ гэдгийг тодорхойлдог учраас улс орны бас хар хайрцагын бодлогын тодорхой хэмжээнд шингэсэн байдаг гэж би боддог. Үндсэн хуулийн дараа орох маш чухал хууль гэж үздэг. Тийм учраас энэ хууль дээр бол одоо маш их цаг зав зориулж ингэж ажилласан. Тэгээд энэ хуулиа 30 жилийн дараа их хууль болгож бид нар шинчилж батлуулаад одоо 9 сарын 1-ээс эхлээд хууль маань хэрэгжиж эхэлж байна. Шинэ хуулиар бид нар бас багшийн нэр хүндийг өргөе, өсгөе, багшийг ажлын байран дээр хөгжих боломжоор нь хангая, багшийн нийгмийн баталгааг бид нар бас сайжруулах хэрэгтэй байна. За эцэг эхийг бас хариуцлагатай болох хэрэгтэй байна. Хүүхдийг бас ингээд боловсруулна гэдэг чинь ганцхан багшийн ажил биш ээ. Бас эцэг эхийн ч гэсэн энд нь санаа зовох хэрэгтэй гэд энэ одоо асуудлуудыг оруулж өгсөн байна. Багшдад даатгаад хайчаад байгаа шүү дээ. Хөтөлбөрийг стандарттай болгоё, сургалтын орчныг стандартчлая гэд энэ чиглэлээр асуудлуудыг тавьсан. За хамгийн гол зүйл нь тэгш хамран сургах юм үзэл баримтлал дээр энэ хууль байна. Суурилж босрогдсон. Жишээлх юм бол өмнө нь бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бүгдийг нь ялгаж аваад тусдаа цэцэрлэг сургуульд сургадаг гэсэн. Одоо бол энэ хүүхдүүд маань ч гэсэн адилхан нэг доороо сурах юм боломжоор бид нар хангах хэрэгтэй. Бүр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тах юм бол ганцаарчлсан төлөвлөгөө боловсруулад тэгээд гэртэн очиж бас сургана. За захим сургалтуудыг бас бид нар өнөөдрийн энэ техник технологиг ашиглаад хэрэглэе гэсэн энэ зүйлүүд орж ирсэн байна. За дээрэс нь одоо үндэсний цөөнх гэж ярьдаг казак, урайхаа хүүхдүүд хос хэлний хөтөлбөрөөр сурж болно. Багаасаа монгол хэлийг болон казак хэлээ, тува хэлээ яг ингээд сураад явах хэрэгтэй. Бүгдийг нь адилхан. Гэт энэ тогтолцоог бас энэ хуулиндаа оруулж өгсөн байгаад байгаа. Тэгээ ер нь цаашлаад бид нар одоо ингээд сурах бичгийг үзэх юм бол яагаад дандаа эрэгтэй хүүхдүүд нь сахилахгүй муу сурдаг, эмэгтэй хүүхдүүд нь онц сурдаг байх хэвээр. Адилхан гендрийн үед яагаад сурах бичгэн дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхд байдаггүй ч гэх юм уу те. Тэгэхээр ингээд бид нар бүх одоо энэ сурах бичгээс ахуулаад бүх зүйлдээ бас ингээд хүний эрхийн мэдрэмжтэй байх хэрэгтэй гэдэг ийм чиглэлийг барьж энэ хуулиа боловсруулсан. Нэгд боловсролын багц хууль руу яваад орсон учраас нэг тодруулаад асууж 3 асуулт байна. Нэгт сонгуул болгоны дараа боловсролын сайд солигддгоо. Боловсролын сайд солигдсонтой холбоотойгоор хөтөлбөрүүд өөрчлөгдөд явдаг. Энэ дээр энэ хуулийн дээр яаж тусаж өгсөн юм болоо? Нэгт. Хоёрдугаарт хүүхэд хаана хэрхэн яаж амьдарч байгаагаас үл хамааран эцэг эх нь ямар ажил хийдгээс үл хамаарлаа. Тэгш одоо боловсролын тэгш хүртээмж боломжийг хүүхдүүд маань яаж авах юм болоо? Хоёрдугаарт. За гуравдугаарт нь багштай холбоотой нэг зүйл байгаа. Багшийн нэг хүүхдийг сурахад одоо дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа шүү дээ, тийм ээ. Дэмжлэг үзүүлэхдээ заавал нөгөө эрэлттэй мэрэгчлэр гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө багшийн хүүхдүүд маань бүгд эрэлттэй мэрэгчлээ сурах боломжгүй. Энэ нь жахан явцуу юм болов уу зүгээр би харж байгаа юм. Тэгээ багц хуулийн дээрээс энэ гурвыг нэг тодруулъя танаас. Хөтөлбөрийн хувьд бид нар хуулиндаа хөтөлбөрийн үзэл баримтлалыг бол
одоо батлагдсанаас хойш 10 жил бид нэр өөрчлөхгүй гэж тусгасан байгаа. Тодорхой хэмжээний бага зэрэг сайжруулалтуудыг бол бас хийгээд явах бид нар орон зайг үлдээх хэрэгтэй. Гэхдээ тухайн хүүхэд сураад одоо төгсдөл хөтөлбөрийг бол бид нар өөрчлөхгүй. Тэр үзэл баримтлалыг өөрчлөхгүй. Мэдээж бага зэргийн алтан оноо байвал засаад явах орон зайтаагаар явж байгаа. Юм хүн шинжлэхтэй л явж байгаа юм чинь тийм ээ. Тийм. Хоёрдугаарт болохоор бид нар судалгаа хийсэн л дээ яагаад хүүхдүүд хувийн сургуульд эцэг эхүүд хүүхдээ өгөөд байгаа юм бэ? Хамгийн гол одоо давуу тал нь хувийн сургуулиуд юу олгоод байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт судалгааны үр дүнд англи хэл гэж гарсан. Англи хэл хүүхдүүд нь илүү сураад байгаа учраас гадаадын ихтэй сургууль руу нөгөө IELTS, TOEFL-ийн шалгалтаа өгөөд явах боломж нь бүрдэж байна. Англи хэлтэй хүүхэд хамаагүй илүү их мэдээлэл өөртөө хэрэгтэй мэдээллийг одоо англи хэлтэй их сурвалжаас авах боломж нь бүрдэж байна. Тийм учраас англи хэлний номер гэж ийм судалгааны үр дүн гарсан. Тэгэнгүүт одоо юу гэдгийг тэр зах хязгаарын сумдад байгаа хэлийн цэргийн хүүхдүүд, тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн малчны хүүхдүүд нөгөө англи хэл хүүхдүүд нь сурч чадахгүй байгаа учраас гадаад руу одоо явах боломжгүй тийм учраас бид нар хуулиндаа англи хэлийг үндсэн гадаад хэл болгож тусгаж өгсөн. Тэгээд энэ жилээс эхлээд бага ангиас эхлээд англи хэлийг заагаад эхэлж байна. Гадаадын Pearson хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлээд захин одоо энэ технологиг ашиглаад багш нь ингээ хажуугаас нь дэмжиж ингээ сураад эхэлж байгаа. Тэгээд энэ бол маш сайн сургалт. Яг гагцгүй яг өнөөдрийн нөхцөл байдал бүх сургууль бид нар захим танхимаа хүрэлцээтэй байлгаж чадахгүй. Гэхдээ энэ бол одоо шийдэж болохоор асуудал шүү дээ. Энэ тэгш боловсролын маш том зүйл нь бол энэ англи хэл дээр байсан. Сэлэнг аймгийн Түшиг суманд байгаа хүүхэн, Төв аймгийн Баян Дэлгэрт байгаа хүүхэд бүгдээрээ англи хэлийг бага ангиас эхлээ сурчих юм бол бүгдээрээ TOEFL өгөөд, IELTS өгөөд гадаадын мундаг сургуулиуд сурах юм боломж нь нэгдэж байгаа гэж үзэж байгаа. Багш нарын хүүхдүүдийн хувьд бид нар хуулинд бол эрэлттэй мэрэгжил гэж оруулж өгөөгүй. Хуулинд нэг хүүхэд нь ямар ч гэсэн төрийн ихтэй сургуулиудад тэтгэлгээр сурах боломжтой гэж байгаа. Боловсролын яам дээрх журам нь боловсруулахдаа мэдээж нөгөө төсөвтөө баригдсан шүү дээ. Улсын сан хөмрөгч нь бас нэг юм хэмжээ хязгаартай. Цаашдаа энэ улсад ямар мэрэгчлүүд хэрэгтэй байна гэсэн хэрэгцээ шаардлагач бас байна. Бага нөөц болцоондоо уялдуулаад одоо энэ эрэлтийн мэрэгчил гэж одоохондоо оруулсан болов уу гэж би бодож байна. Гэхдээ цаашлаад улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжрах юм бол энийг бас арай өргөн хүрээнд энэ тэтгэлгийг хамруулах боломж нь бүрдэх ийм боломж байгаа л гэж харж байгаа. Таны өрөө юу вэ? 2020 онд би бол мэдлэг Монголын баялаг гэдэг юм ураатай явсан. Яагаад вэ гэвэл энэ Монгол улсыг цөөхөн хүн амтай энэ Монгол улсыг бол мэдлэгээр л бид нар хөгжүүлнэ. Хөдөө аж ахуйг жишээлбэл хөгжүүлэх гэвэл шинжлэх ухаанд суурилж л хөгжүүлнэ. Цөөхөн хүнээр зодож чадахгүй шүү дээ. Тийм учраас мэдлэг Монголын баялаг гэдэг ураатай явсан. Ингээд 4 жил ажиллаад ирсэн чинь эрүүл хүн байж иж саруул ухаантай байх юм байна. Эрүүл хүүхэд байж иж нөгөө боловсролын асуудлаа ярих юм байна гэдгийг олж харсан л та. Хүүхдүүд маань одоо арт түмэн маань эрүүл мэндийн хувьд маш хэцүү байна л та. Өөртөө бас анхаарахгүй тохиолдлууд ч их байна. Өөрөөс нь хамаарахгүй энэ орчны бохирдлууд ч гэсэн маш их нөлөөлж ийн хорт хавдраар одоо тэргүүлж штэ. Тийм учраас эрүүл биетэй саруул ухаантай Монгол иргэний төлөө гэдэг ийм ураа дэвшүүлээд явж байгаа. Орон нутгийн сургуулиудын нойлын асуудлыг шийдэж. За энэ маань нэлийн шүүмжлэл хил ан дагуулсан шүү. Одоо Эрдэнэтийн мөнгөөр хамаг сургуулиудын нойлыг янзлах чинь тэгэл нэлээ хил ам шууган болж иж тэгжээж энэ асуудал шийдэгдээд явсан. Одоогийн байдлаар хэдэн хөдөө орон нутгийн сургуулийн нойлын асуудлыг шийдвэ. Ер нь яагаад заавал энэ нойлын асуудал руу таад маань яваад орсон эмгтэй гişүүд маань орсон шүү дээ. За 2020 онд улсын хурал сонгогдох үеэр миний хамгийн их санаа зовж ирсэн юм бол одоо энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгалын 90 үед технологийн дэвшил маш хурдцтай хөгжиж байна. Тэгээ зарим мэрэгчлүүд ирээдүйд хэрэггүй болно, зарим шинэ мэрэгчлүүд гарч ирж байна. Тэгээ бид нар энэ улс орнуудаа өрсөлдөх хэмжээнд байхын тулд байгалийн шинжилгээ ухаанд суурилсан, инженер технологи, IT суурилсан мэрэгчлэнүүдийг бид нар бэлтжиж урагшаа ингээ хөгжих юм байна гэсэн энэ асуудалд маш их санаа зовж улсын хуралд орж ирсэн. За 20 онд сонгогдоод тэгэл ерөөсөө засгийн газраас
2021 оны улсын төсвийг өргөн барьсан. Энэ үед улсын хурлын гишүүдийг тойрогтой асуудал шийдэхэд 2 тэрбум төгрөгийн квот биднэрт олгож ирсэн. Тэгээд тэрийгээрээ тойргийн асуудлуудаа одоо сургууль цэцэрлэгийн өргөтгөл, засвар шинжилэл, шинээр барих ч байдаг юм уу, эмнэлэг гэл олон асуудал байгаа шүү дээ. Яг энэ дээр ингээд сууж исэн чинь боловсролын яамны тухайн үеийн одоо боловсролын сайд, төрийн нарийнууд яг нөө чуулганы танхимын үүдэнд намайг өндрөмшөний уулзах асуудал байна гэж одоо уулзах санал тавьсан. За ингээ уулзсан чинь Монгол улсад одоо 819 сургууль цэцэрлэг дотор байр нөхөн жорлонтой байна гэдэг асуудал тавьсан. Орчин цагийн боловсролын салбар уусч хөгжсөний 100 жилийн ягаа бид нар утгагүй тэмдэглэх гэж байна. Гэтэл юм нөхөн жорлонтойгоо сууж байна гэдэг. Тэгэхээр энэ нөхөн жорлон гэдэг бол ерөөсөө жижиг асуудал биш, маш том асуудал. Энээс болж хүүхдүүд маань гепатит вирус тусдаг. Тэгээд энэ бол насан туршийн өвчин. Энэ өвчнийг туссан хүмүүс маш залуугаараа залуухан ээж аа болцоход илгэний өвчнөр өөд болдог. За олон хүүхдүүд маань хүүхд ахуй насндаа эзний суулгах өвчнөр нас бардаг. За ханиад томоо бол наазахын асуудал. Малчны хүүхэд 6 настай хүүхэд дотор байранд ингээд амьдраа сурж байхдаа шүн орой нөхөн жорлон руугаа гарч бийцхаас айдаг. Ягаад гэвэл тэнд хүчирхийлэл явагдаж идэг. Улгаа дээрэн болдог. Тийм учраас өдөөс хойш шингийн муухай болчдөг. Бийцэхгүй тулд. Тэгэхээр нөө юу боловсрал, өсөлт бойжл, эрүүл мэндийн асуудал тэнд тавигдчих. Тэгэхээр бидний хэдэн 10,000 хүүхэд жил болгон 850 нөхөн жорлонд бийцсаад сурч боловсрох гээд ингээд өсөж бойжих гээд тэмцээд явж байгаа вэ гэдэг. Тэг өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ асуудал руу ерөөс анхаарал тавиагүй байсан юм байлээ. Тухайн жил бол нөгөө ковидтай жил байсан шүү дээ. Урд хил хаагдсан. Бид нар ерөөсөө нүүрсээ экспортлж чадахгүй. Улсын эдийн засаг маш хүнд. Байгаа нэг жоохон мөнгө хаашаа хуваарлах уу, хүүхдийн мөнгө өгөх үү, яах вэ гэж ярьжсэн үе, тийм ээ. Тэгээд энэ асуудлаар ингээл хурал дээр бид нар гишүүдтэй ярихаар хүүхдийн мөнгө өгөхгүй бол болохгүй. Яагаад гэвэл бас маш олон иргэд хүүхдүүд маань хүнд хэцүү байна гэл олон асуудал яригдчихсэн. Тэгээд төсвийн байнгын хорон дээр төсвийн байнгын хорон гэж ахлан гишүүн ахалж исэн. Тэнд одоо олон гишүүд маань бас төсвийн ажлын хэсэгт ажиллаж исэн л та. Тэгээ ингээд задрааг нь үзэхээр жишээлбэл Төв аймагт 38 боловсролын байгууллага нөхөн жорлонтой байна. Сэлэнгэд 8 байна. За баруун талын аймагуудад одоо 80-90 байна. Бараг бүх боловсролын байгууллага нь нөхөн жорлонтой байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг бид нар засах хэрэгтэй байна гэх асуудлыг гишүүдтэй тавихаар бүгд дийжсэн. Гол нь мөнгө хаанаас олох вэ гэдэг асуудал гарсан. Тэгээд улсын одоо төсвийг бол бид нар харах ямарч боломжгүй байсан. Тэгээд тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд одоо Бадам сүрэн захирал, өөрийн туяа захирлуудтай уулзаад тэдний одоо эх жилийн төсөв төлөвлөгөөг нь хараад тэгээд за Эрдэнэт үйлдвэр бол Монголын үйлдвэр юм аа. Ганцхан Эрдэнэтийн үйлдвэр биш, Монгол улсын юм том үйлдвэр юм аа. Тийм учраас Монголынхаа үр хөвгтүүдэд зориулаад нийгмийн хариуцлагын хүрээнд энэ асуудлыг ингээ үе шаттай шийдвэрлээд өгөөч. Тухайн үед бол 100 тэрбум төгрөг гэж бид нар тооцоолжсэн. 100 тэрбум төгрөг хэрэгтэй байна гэд. Ингээд үйлдвэр маань бас тооцоо хийгээд боломжтой байна гэд эмэгтэй гишүүдээрээ нийлээд бид нар улсын хурлын тогтоолын төсөл санаачлаад нөгөөдхөө батлуулаад ингээд ажилдаа орсон. Тэгээ яг газар дээр нь ажиллаа хийх болсон чинь бүх сумын нөхөн жорлонгийн зураг төсөв нь өөр гарах юм байлээ. Яагаад гэвэл хөрсний хатуулах нь өөр, байршлууд нь өөр, том жижигүүд нь өөр, тийм ээ. Зарим нь цэвэрлэх байгууламжтай, зарим сум цэвэрлэх байгууламжгүйгээд маш өөр нөхцөл байдал байсан учраас бүх суманд зориулж зураг төсөв хийгдээд араас нь одоо худалдаа авах ажиллагаанууд нь хийгдээд ингээд явах болоод энээсээ болоод 4 үе шаттай бид нар хийх болсон. Анх бол бид нар 2 үе шаттай игээл болчих юм байна гэж зураг төсвөр хийж мөнгөө хэмнээд тий бодож ирсэн. Тэгээд төсвөн нэмэгдээ 160 тэрбум төгрөг. За тэгээд бас нөгөө өмнө нь одоо төслийн хүрээнд ганц 2-ороо хэрэгжижсэн нөхөө орчин үеийн жорлонгууд маань бас хөлдсөн шинжлэх шаардлагатай гэдэг асуудлууд байсан. Ингээд нийт 850 сургууль цэцэрлэг дотор байрны нөхөн жорлонг 160 тэрбум төгрөгөөр энэ жил 4 дахь үе шатнд ингээ хэрэгжээд бүгдийг одоо шинжилж дуусж байгаа.
9 сарын 1-нд бүгд шийдэгдчихнэ ер нь. Бүгд шийдэгдээд дуусна. Тэгээд боловсролын одоо салбар маань нөхөн жорлонгүй болно гэсэн үг. Бид нар цаашлаад бас эрүүл мэндийн салбар руу ороод эхэлсэн. Эрүүл мэндийн төвөөдөө нөхөн жорлонгуудын орчин үеийн ариун цэврийн байгууламж болгож байгаа. Аймаг сумдын. Тий. Голцол өдөө орон нутгаар. Голцол сумд л байгаа л та. Тий. Хотынхан болвол тэгэл ер нь асуудал бол гайгүй шүү дээ. Сэлэнгийн нэлээд хэдэн сумдад байсан уу? Сургуулиудад лабораториуд хийгээд байх шиг байсан. Энэ ер нь заавал ягаад энэ лаборатори анги тогтжуулъя гэж бодсон юм. Монгол Улсын их сургууль дээр би сургалтын албаны дарга хийгээд ингээд эсэлтээ авдаг гэсэн 21 аймаг 9 дүүргээс. Тэгээ физикийн ангид 3 оюутан орж ирэх жишээ нь. Хүүхдүүд нийгэм хүмүүнлэгийн салбар руу үргэлж хичээлдээд ингээ өрсөлдөөд байдаг. Тэгээ энэ улс орны чинь ямар хүмүүс авч явах юм бэ гэхээр инженер, технологичд, байгалийн шинжилгээ ухаан суурьтай хүмүүс. Ялангуяа энэ ажилтнуудын 4-р хувьсгалын 90 үед авч явна. Тэгээ энэ салбар руу хүүхдүүд орж ирэхгүй байхаар чинь одоо юу гэдгийг бид нар сая ингээл ураны орд яриа л те атомын цахилгаан станц гэл тэнд ажиллах болсон чинь байхгүй шүү дээ манад. Тэрийг чинь бид нар бэлдэх хэрэгтэй байхгүй өнөөдөр бэлдсэн байх хэрэгтэй. Гэтэл байхгүй. Тэгэхээр энийг хүүхдүүдийг ингээд нэгэнт 12-оор төгсөхдөө би байгалийн шинжилгээ ухаанд дургуун байна гэж бодцсон. Би нийгмийн шинжилгээ ухааны ийм мэрэгжил сонгох юмсан ингээд хүсэл мөрөөдөлтөй болцсон хойно чи физик руу ор гэд бүтэхгүй штэ. Энэ арчилсан нийгэмд. За тэгээд хүчээр оруулсан ч нөгөө суураа сайн аваагүй хүүхдүүд чинь сайн суралцаж чадахгүй. Тийм учраас бид нар багаас нь энэ байгалийн шинжилгээ ухаанд дуртай, энийг ойлгодог ийм хүүхдүүд болгож байжуулж өсгөх хэрэгтэй. Тэгээ тийм утгаараа би Сэлэнг аймгийнхаа 35 ерхий боловсролын сургуульд хим, физик, биологийн кабинет, иж бүрэн кабинет, лаборатори байгуулж өгсөн. Тэгээд бүгдэнд нь тэгээд хөдөлмөрийн эрхтэй эмхтэй кабинетууд байгуулж өгсөн. Ингэснээр хүүхдүүдийн маань одоо шинжилгээний мэдлэг маш сайжирсан. Багш нар маань хичээлээ заахд урамтай болсон. Яг л хүүхдүүд нь ойлгоод байдаг. Химийн хичээлийг зөвхөн самбар дээр шохоо бариад томьёо бичээд ойлгуулах боломжгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг бүр ингээ бодтоор нь ойлгуулад тэгээд одоо нөгөө хүүхдүүд дундаа шинжилгээний супер сайенс гэдэг тэмцээн зохион байгуулсан л та. Тэгээ анх тэмцээнээ зарлахдаа аж ахуй амьдралынхаа асуудлыг шинжилгээ ухаанчаар шийдэх тийм шийдлүүдийг танилцуулах гэдэг юм бүтээлийн уралдаанд зарласан. Тэгээ хүүхдүүд оролцохгүй байх вэ гэдээ хайжсэн чинь манай Сэлэнг аймагт 500 гаруй хүүхд ирж оролцсон. Тэгээ хүүхдүүд маань жишээлбэл ааруул хатаах юм хайрцаг зохион бүтээсэн. Тэгээд энэ нь бол одоо ингээд агаарын урсгалыг сороод ингээд гаргаж байгаа л та. Бороо оронгууд мэдрээд өөрөө хаагдчихдаг нөгөө төхөөрөмж нь. Тэгээд нөгөө доторх чийгшил, температур бүх юмаа хэмждэг. Тэгээ гар утсан дээр аппликейшн зохиогоод нөгөөтгөө удирддаг холоос. Тийм технологи. Энэ бол одоо малчид нэвтрүүлж болохоор шпос явуулсан гэсэн үг байна шүү дээ. Тэгээд зарим хүүхд маань одоо шил борооны усыг хоримтлуулаад, цэвэршүүлээд туслын системээр ногоогоо усалж гин. Зарим хүүхдүүд маань одоо малаа ингээд бид нар чи ариутгаж угаадаг штэ. Тэрийг ингээ машин угаалгах шиг тийм юм бүтээсэн. Тэгээд дундуур нь мал нь ингээд конвейерээр ингээ явхаар ингээд угаагаад гаргаад ирдэг. Буцаад усаа ариутгаад дахиад хэрэглэдэг ч юм уу. Ийм бүтээлүүд бүгдээрээ бүтээсэн ирсэн 500 гаруй хүүхэд. Нэг гитар өөрөө харсан үгүй юу, нэг юм цахилгаан гитар бүтээсэн байсан. Бичээний одоо төмөр хайрцаган дээр шалны модны иш хийгээд тэгээд одоо гитарны утаснуудыг холбоод долгионд дамжуулах онолоор цахилгаан гитар хийцэн байсан. Тийм. Гэх мэтчлэн хүүхдүүд маань үнэхээр шинжилгээ ухаанч бүтээлч болж байгаа. Тэгээд энийг нэг аймагт хийж чадсан юм чинь яагаад Монгол улстай хийж болохгүй гэж. Тий. Тэгээ энэ туршлага маань одоо бас яамнаас манай яамныхан маань очиж харж танилцсан байлээ. Тэгээ бусад аймагт бас хэрэгжүүлэх гээд үе шатаа арга хэмжээ авч байгаа юм билээ. Лаборатори кабинет бүтээсний л одоо арч гав яах нь шүү дээ. Тий. Тэгэхээр Монгол хүүхдүүд бол үнэхээр потенциалтай мундаг юм байлээ. Гагцхүү дээр орчныг л бид нар бүрдүүлж өгөх шаардлагатай байсныг энэ ажил маань харуулсан. Улсын хурлын гишүүнээс гадна ямар сонгуульд ажиллаж байна та? Намын дэрэгдэх социал демократ эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн хийж байна. За Монголын эмэгтэй эрдэмтэд, инженер технологичд, математикчдын нэгдсэн холбоо гээд 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа юм
байгууллага байдаг. Энийхээ бас удирдах зөвлөлийн гишүүн хийж байна. Одоо багахан хугацаа үлдчихэд байна. Ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна? Амжуулаад батлуулчих чухал зүйл байна уу? Одоо нэг чухал хуулийн төсөл маань хилцэгдэх гээд хүлээж байгаа. Энэ нь болохоор газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулаад малчтад тэжээлээ тарих 1.5 га газрыг эзэмшүүлэе гэдэг ийм одоо агуулга бүхий хуулийн төслийг нэр бүхий улсын их хурлын гишүүдтэй хамтаар өргөн байраад хилц хэсэг нь бол дэмжигдээд ажлын хэсэг байгууллагатад хүлээгдэж байгаа. Энэ хууль маань батлагдах юм бол саяны одоо зудны үеэр малчид маань хамгийн гол нь нөгөө тэжээл байхгүй байгаа учраас мал нь ингээд тарга тээвэр алдаад тэгээд эцээд тэгээд одоо хүүтэнд ингээд яаж штэ хорогдож штэ. Тэгэхээр малчидаа бид нар тэжээл тарих газрыг олгочих юм бол хошоодороо нийлүүлээд газраа аваад тэгээд тэн дээрээ тэжээлээ тариад манай Сэлэнг аймагт гэхэд мандал сортын тэжээл гээд маш сайхан шим тэжээлтэй тэжээл байна. Гэх мэтчлэн юм тэжээлээ тариад ингээд малаа тэжээгээд явах юм бол бас нэг хагас эрчимдсэн мал аж ахуйг дөхөх юм уу гэж бодоод байгаа юм. Тэгэхээр энэ хуулийг бол хүлээж ийн. За миний ахалж байгаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хууль анх дугаар хэлцүүлэх нь маргааш яг одоо ингээд болох гэж байна. Монгол улс даяараа энэ соёлын үйл ажиллагааг дэмжих, за мөн дараа хойч үеэ бас энэ соёл урлагийн мэдрэмжтэй болгох, хүмүүжүүлэхэд нь ингээд бас нэмэр болохоор юм хууль байгаа юм. Таны эхний ярьсан хууль тэр нөгөө малчин өрхийн эрх зүйн байдлын тухай хууль гэдэг мөн үү? Тэр бас тусдаа нэг хууль хүлээгдэж байна. Нэлээд олон гишүүд голцоо нөгөө орон нутгаа сонгогдсон гишүүд тэр хуулийг өргөн барьж байгаа юм шиг харагдсан. Орон нутгаа сонгогдсон гишүүд малчтынхаа жаргал зовлон илүү сайн мэддэг л дээ. Малчин хошооны эрх зүйн байдлын тухай хууль байгаа. За тусдаа газрын тухай хууль гэдэг байгаа юм. Тэг энэ хоёр маань батлагдчих юм бол малчид өөрсдийн гэсэн тэжээл тарих газартай болно, хошооны гишүүн болж ажиллана. Тэгээ сая нөгөө батлагдсан хууль байгаа шүү дээ. Шинэ хошоо хөдөлгөөний хүрээнд. Тэгэхээр энэ хуулийнхаа дагуу хошоод маань бас зээл авах боломж нь бүрдчих юм. Тэгээд энэ бол ингээ ер нь нэг багцлагдаад малчтын том бодлого, малчууд тариаланч руу чиглэсэн л зүйл. Тийм том бодлого болно гэсэн. 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил гэж Улсын засгийн зарласан. Та бол одоо төвийн бүсийн гишүүн болж байна. Төвийн бүсийн хөгжлийн гол тулгуур нь одоо та юу бол гэж харж байна? Төвийн бүсд бол маш олон давуу тал байгаа. Нэгдүгээрт зах зээлүүдтэй ойрхон. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн энэ том Монгол улсын хамгийн олон хүн ам одоо бөөгнөрч цугларсан энэ том зах зээлүүдтэй ойрхон, хойд хөшдөг ойрхон ийм бүс байгаад байгаа юм. Бид нар энэ том зах зээлүүдийг хүнсээр хангах нэгдүгээр том боломж байгаа гэж би харж байгаа. Энэ бүсэд газар тариалан, төмс хүнсний ногоо, за жимсхний аж ахуйнууд, зүгийн балны аж ахуй, тэгээ мал аж ахуй бүгдээрээ энэ бүсэд бол байна. Бид нар яг одоо байгаагаараа гэхэд л сая хүнсний хувьсгал гээд хөдөлгөөн хэрэгжээд 2 жил болох ч штэ. Тэгээ энэ хугацаанд бид нар бол үр тариагаа 100% хангасан. Бүсийнхээ ч улс их орныхоо төмсний хэрэгцээгээ 100% хангаад байна. Цаашид бид нар сүүний хэрэгцээгээ хангамаар байна. Бусад ногоогоо хангамаар байна. Махны хэрэгцээгээ бол мэдээж 100% хангаж байгаа. Энийгээ бүр экспортлдог болмоор байна. Гэх мэтчлэн хүнс түүнийг дагсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх хамгийн тохиромжтой газар гэж бодож байгаа. Энэ бүс бол одоо түүхийнхаа дагуу илгээлтийн эздээр хурж ирж дархан хөтлгээд энэ хотуудыг босгосон, атрын аянд оролцож явсан хамгийн хөдөлмөрч ард түмэн цугларсан байгаа. Бүдэ аж ахуйгаа маш сайн мэддэг, газар тариалангаа мэддэг, үйлдвэрлэлд бүгдээрээ оролцож явсан тий. Одоо дархан хөтөлт чинь барилгын материал, хүнд металлургийн одоо анхны зохицолбор байгуулагдчихсэн. Тэгэхээр ийм бүтээлч ард түмэн, хөдөлмөрч ард түмэн цугларсан байгаа юм. Тэгэхээр энэ хүмүүсийг бид нар зөв төрийн бодлогоор чиглүүлээд өгөх юм бол хөдөө аж ахуйг дагсан үйлдвэрлэлийг хөгжүүлээд дотоодын зах зээл болон экспортод энийг түшиглээд оролцох юм болсон хүчин бүрдсэн байгаа. За мөн одоо барилгын материалын үйлдвэрлэлийг бас хангахад бүрэн боломжтой. Энд чинь цемент, шохоо, за тэгээд арматур үйлдвэрлэгдэж байна тий. Цаашлах юм бол бид нар дархны арь ширний үйлдвэр гэд одоо баригдана гээл зөндөө бодлонтой яваад байгаа шүү дээ. Энийг бол уулын бушуухан барьчмаар байгаа юм тий. За бас ноос ноолуурын
үйлдвэрүүдийг ч гэсэн байж байгуулахын бүрэн боломжууд байгаа. Тэгэхээр хөдөө аж ахуй болон барилгын материал хүнд үйлдвэрлэл хөгжих бүрэн боломж нь байна. Зах зээлүүд нь ойрхон байна. Хөгжлийн алтан гурвалжин гэж бас хэлж болохоор байгаад байгаа. Тойргоор нийлэн явж ажиллаж байгаа. Ард иргэд малчин тариаланчтай уулзаж явж байхад тэдний дэвшүүлж байгаа гуйж байгаа асуудлууд голцоо юу байгаад байна? Маш олон асуудал байгаа л да. Тийм тэгээд тэрийг эхнээс нь ахуулаад шийдэх гээл шийдэхин шийдээд тэгээ мэдээж нэг өдрийн дотор бүх асуудал алга ирүүлсэн юм шиг шийдэгддэггүй. Тэгээ манай тойрог одоо сэлэнгийн хувьд ер нь төвийн бүсийн хувьд ч тэр малчит тариаланчдын хоорондын зөрчлийн асуудал маш өндөрөөр тавигддаг. Үүний шийдэл нь уулна шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд шийдэгдэх байх гэж би бас харж байгаа. Юу вэ гэхээр мал аж ахуйгаа хагас эрчимдсэн мал аж ахуй болгоод малчтад тижээлээ тарихын газрыг олгочих юм бол тижээлээ өөртөө тариад заавал тэр газар тариалангийн газар руу орох шаардлагагүй болчихж байгаа. Тэгэхээр энэ асуудал одоо шийдэгдэх юм бол хамгийн том манай одоо бүсийн асуудал гэж би харж байгаа. За хоёр дахь том асуудал нь бол энэ хөдөө аж ахуйг дагсан үйлдвэрлэлийг өшөө сайн хөгжүүлмээр байгаа юм. Тэгэхээр Сэлэнгэ аймагт үйлдвэрлэлүүд яагаад байгуулагдахгүй байгаа юм бэ гэд бүр ингээ үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсээс асуухаар эрчим хүч маш үнэтэй гэж ярьдаг. Манай Сэлэнгэ аймгийн хувьд эрчим хүчээ бид нар хамгийн хачаал өндөртэй үед нь Оросын холбооны улсаас импортлоод одоо дархны түгээхээр дамжуулж авдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ эрчим хүч үйлдвэрлэл хөгжөхөд ерөөсөө дид бүтцэл хамгийн чухал шүү дээ. Тэгэхээр эрчим хүчнийхээ асуудлыг шийдэж үйлдвэрийн асуудал ярих юм байна гэдэг ийм зүйл яригдчихаа. Тийм учраас одоо сая хувийн хөрөнгө оруулалтаар 50 мегаваттын дулааны цэглэхэн станцыг Сэлэнгэ аймгийн төвд одоо байгуулах асуудал шийдэгдчихэд газар шорооны ажил нь хийгдээд явж байна. Тэгэхээр энэ төвийн бүсд бид нар эрчим хүчнийхээ асуудлыг 100% шийдээд үүн дээрээ тулгуурлаад одоо энэ үйлдвэрлэлүүдийг байгуулмаар байна. За малчид маань аршир үнгүүдэд байна. Аршир авахгүй байна гэж тэгдэг. Жилд 2 удаа л борлуулалт хийж штэ. Гол үндсэн борлуулалт нь. За намар маха борлуулж гин, хавар одоо ноосоо тушааж гин. Тэгэхээр бид нар арширыг авдаг болмоор байна. Хагас эрчимдсэн мал аж ахуй хөгжүүлээ сүүгээ өшөө сүүний одоо гарцаа нэмэгдүүлмээр байгаа. Түрүүний таны хэлдэг тэр газрын асуудал маш хэцүү. Малчт нь тариалангийн талбар руу оруулаад малаа тижээж шүү дээ. Нөгөө тариаланчт нь өөрийнх нь газар руу ороод ирсэн юм чинь нөгөө малын хашдаг, тоорогддог гэдэл нь энэ бол мөнхийн дуусахгүй асуудал гэдгийг. Тэгээ ашгүй тэгвэл энэ батлагдсан хууль, шинэ хөдөлгөөн түүгээр одоо асуудал нь шийдэгдээд явах нэ. За яамаатай хамгийн гол одоо хүнд хэцүү асуудал байгаа. Өнгөрсөн хугацаанд хамгийн олон хуулийн төсөл батлуулсан, хуулийн төслийн ажлын хэсэгт одоо ажилласан гишүүний нэг байлээ. Яаж амжуулаад байна? Хууль боловсруулж өргөн байрах, түүнийгээ батлуулах гэдэг бол маш хэцүүлтэй. Тэгээд улсын хурлын гишүүний үндсэн ажил бол хууль санаачлах, хууль батлах, хуулийн хэрэгжилтийг хангуулах байдаг. Тэгээд хууль тогтоомжийн тухай хуулийнхаа дагуу маш нарийн судалгаа шинжилгээнд тулгуурласан ийм процесс байдаг. Одоо парламент ч олонхороо зөвшөөрчиж хууль нь батлагддаг. Олонх нь зөвшөөрчиж. Тэгэхээр маш хүнд хэцүү ийм процесс байдаг. Тэгээд үндсэн ажлаа маш сайн хий гэж би бодсон. Энэ өнгөрсөн 4 жилийн хугацаанд би бол бодож байгаагүй, зүүдэлж байгаагүй маш хүнд бэрхшээлүүдийг даван туулсан, маш хэмжээний гүтгэлэг хар PR-ууд явсан. Зарим нэг бизнесийн бүлэглэлийн эрх ашиг хөндөж идэг. Тэр хүмүүс ингээ шал өөр хар PR-аар бидэрлүү ингээ дайрч идэм билээ. Гэх мэтчлэн одоо ингээд маш олон хүнд хэцүү юмыг давсан. Тэгээд би энэ хар PR-ийнхаа хариуг ерөөсөө ажиллаараа л барья гэж бодсон. Би урд ажиллаа сайн хий. Тэгээд энэ хийсэн ажиллаараа арт түмэндээ дүнгээ тавиулъя. Тэрнээс тэр одоо янз бүрийн хар PR, худлаа үнэн гүтгэлэг болгонд ингээл тайлбар тавиал, хэрүүл хийгээл ахыг би хүсээгүй. Тэгээ ажиллаараа л ерөөсөө хариу барья гэж бодсон. Тэгээд яхав багш хүний хувьд багш хүн чинь хинхэг байдаг. Тэгээд эрдэмтэн хүний хувьд бичиг цаастаа маш сайн ноцтолдож чадна. Судалгаа шинжилгээг одоо маш сайн уншаад ойлгоод тэрийг одоо бясалгаад шингээгээд өшөө сайжруулах тэр нүх гарцуудыг олоод ингээд явах надад бүрэн боломж боловсрал туршлага нь байсан. Тийм учраас өөрийнхөө энэ
надад байгаа энэ хуримтлагдсан туршлага, мэдлэг боловсролоо ашиглаад энэ өөртөө олгогдсон 4 жилээ тултал нь л үндсэн ажлаа сайн хийж ажлыг гэж би бодсон. Эдийн засгч хүнгээ зөвхөн эдийн засгийн хуулиудаа хараад ээж боломгүй. Улсын хурлын гишүүн гэдэг бол бүхэл салбарыг харж ард иргэдийнхаа ажил амьдралтай ойр байж тэрийг ойлгож яаж сайжруулах уу гэдгийг хуулийн дээр бас ингэж хууль талаас нь харж мэдж чаддаг байх ёстой. Өөрийнхөө нөөц болцоогоо ашиглаад энэ ажлаа хийсэн. Хоёрдугаар миний хувьд бол энэ Улсын хурлын гишүүн гэдэг ажил маань миний үндсэн ажил, нэгдүгээр ажил. Би одоо өөрийгөө тижээх гээл нэг үндсэн ажил компани удирдаал тэрнийхээ хажуугаар хийгээд байгаа юм ерөөсөө биш. Энэ ажлаа л сайн эцэг их юм буйнд хийх надад ийм боломж байдаг. Тийм учраас одоо яг энэ ажилдаа төвлөрсөн. Эрчимсэн мал аж ахуйг ярьсан хүнийг уламжлалт мал аж ахуйгаа, бэлчээрийн мал аж ахуйгаа үгүй хийх гэдэг гэсэн бас нэг тал байдаг шүү. Ялангуяа энэ төвийн бүс дээр Сэлэнг, Төв аймаг дээр. Голцоо Сэлэнг дээр гэж яригддаг шүү. Энэ дээр таны бодол. За ер нь энэ хөдөө аж ахуйн чиглэлийн эрдэмтдтэй уулзж хахад мөн одоо энэ өнгөрсөн хугацаанд манай малчид маань энэ зудаар ингээд өчнөө сая малаа Монголоос алдчихж штеп. Энэ бол одоо маш их хүч хөдөлмөрөө хөрөнгөө малчид маань алдчихжин гэсэн үг. Тэгэхээр бид нар уламжил шинжилгээг хослуулах ёстой. Мэдээж өв соёлоо тээж үлдээх ёстой. Гэхдээ өнөөдрийн шинжилгээ ухааны олд амжилт энийг бид нар бас ашиглах ёстой байхгүй. Тэгэхээр уламжлал шинжилгээг хослуулад урагшаа яваад малчид маань орлогоо нэмэгдүүлээд бизнесийн зарчмаар хөгжөөд чинээлэг амьдраад явах ёстой мó эсвэл одоо яг нөгөө уламжлалт аж ахуйгаа л бид нар байрах ёстой гэд ядуу амьдраад ах юм уу гэдэг сонголтыг хийх ёстой. Хагас эрчимсэн мал аж ахуй бол манай Монгол улсад хамгийн тохиромжтой өнөөдрийн байдлаар. Хагас эрчимсэн мал аж ахуй гэдэг бол зундаа малаа сайхан бэлчээгээд уламжилт загвараар нь тэгээд тижээлээ хажуугаар нь тариад тижээлээ хураагаад маш сайн бэлтээд өвөлдөө хүүт орохоор малаа маш сайн тижээх ёстой. Мөн одоо өнөөдөр манай Монгол малын хувьд ингээд судалгаа харж байхад уургийн дутагдaltaй байдаг. Мал гэдэг чи одоо амьтан л болсон хүнтэй адилхан шүү дээ. Шимт хижээлтэй одоо хүнс хэрглэж явах хэвээр хүн хүртэл тэгдэг шүү дээ. Тэгэхэд маш хэмжээний уургийн дутагдaltaй байдаг. Эдсэн тижээлийнхаа 30% л өөртөө шингээдэг. Бусдыг гаргацдаг. Гэтэл гадаадын энэ одоо өндөр бүтээмжтэй аж ахуй дээр очиж харахаар эзэн тижээлийнхаа 70-аас дээш хувийг өөртөө шингээгээд бусдыг гаргадаг. Тэгэхээр бид нар нөө малаа тижээгээд идэг 70% нь малтаа шингэхгүй бол маш их хэмжээний эдийн засгийн тохиролтой байгаа зү тэ. Тэгэхээр яг малтаа яг хэр хэмжээний уураг болон бусад эрдэс бодисуудыг бид нар өгсдөө юм бэ гэдэг шинжилгээ ухааны үндслэлтэйгээр бид нар гаргаж ирээд тэгээд тижээх юм бол энэ бол эдийн засгийн хувьд ашигтай. Тэгэхээр ямар тижээл хизээ яаж ямар хэмжээгээр өгөх юм бэ гэдгээ бас маш сайн шинжилгээ ухааны үндслэлтэд тооцоолоод өгөх юм бол манай малчид одоо жишээл махны чиглэлийн өхөр байлаа гэхэд маш хурдан тарга тэрэг аваад 3 сард хичээгээд маха зарах боломжтой болчих. Яг ингээд зөв хичээгээд ах юм бол бараг жилийн 4 хувилал маха малчид маань зараад жилдээ нэг удаа олдог орлого биш сар болгон тодорхой хэмжээний малаа нядлаад ингээд маха борлуулад явах боломжтой болж байгаа байхгүй юу. Төв аймгийн Батцөмбөр суманд ч байдаг юм уу Сэлэнг аймгийн Мандал суманд байгаа сүүний чиглэлийн фермүүд хошоод маань ихэнх сүгээ өвөл гаргаж байна. Энд чинь бас нэг технологи яваад байна шүү дээ. Тэгээд ягаад өвөл гаргаж байгаа вэ гэхээр өвөл сүү маш өндөр үнэтэй байдаг. Тэгэхээр нөгөө бусад малчтаасаа зөрүүлж шүү дээ. Тэгээ хамгийн өндөр үнэтэй цагтна. Тэгэхээр хамгийн өндөр орлого олж байна. Тэгэхээр иймэрхүү бид нар ухаалаг мал аж ахуйг эрхлэх цаг нь болсон. Тэгжээж малчтын маань орлого нэмэгдэнэ. Бид нар дундаж давхрахыг тэгжээж нэмнэ. Тийшээгээл явмаар. Гурилын үнийн асуудал нэлээд өндөр авсан. Тэгээд яагаад энэ гурилын үнийн асуудлыг танаас асууж байгаа нөхөр нөгөө Сэлэнг аймагт голцоо нөгөө тариаланчд маань гурилаад тарин нөгөө буудаага тарин нөгөө Улаанбуудаагийн гурилынхан маань гурилын үйлдвэрийнхэн худалдаж аваад тэндээс гурил гарганаа. За ингээ нэлийн өндрийг авч агаад нэг юм болох шиг л боллоо нөгөө гурил малын тижээллийг онцгой албан татварыг тэглэхээр болсон шүү дээ. Энэ хугацаатаа тэглэж байгаа юм шиг байна. Тэгэхээр энэ маань
яг сэлэнгийн нөгөө тариаланчдад яаж тусч байгаа юм бол? За миний байр суурь бол бид нөгөө нуухаа авах гад нүдээс сохлох вэ гэдэг ийм асуудал би байр сууриа улсын хурлын чуулган дээр болон байнгын орон дээр нэлээсээ илэрхийлсэн л дээ. Мэдээж нэг талаас бол үнийн өсөлттэй бид нар тэмцэх ёстой. Яагаад гэвэл одоо эн чинь инфляцид нөлөөлдөг гол нэрийн бүтээгдэхүүн, малчтын маань гол хүнсний хэрэглээ шүү дээ. Тэгэхээр нэг талаас энэ дээр бол анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас бид нар одоо Атрын 3 аяыг хэрэгжүүлээд дууссан. Одоо Атрын 4-р аяа ингээ ярьж байна. Атрын 3-р аяыг хэрэгжүүлэхийн өмнө манай газар тариалан байхгүй болсон байсан шүү дээ. Тэгээ бид нар нэлээ их хөрөнгө хөдөлмөр хүч хайж иж энэ газар тариалангийн салбараа босгож ирсэн. Тэгээд сая хүнсний хувьсгал одоо аяны хүрээнд үр тарианыхаа хэрэгцээг 100% дотооддоо хангаад энэ нэг хүч хөдөлмөр татвар төлөгчдийн хөрөнгө манай газар тариалангийн салбарынхны сэтгэл зүрх байж иж өнөөдөр уулын хэмжээнд хүрчээд байгаа. Гэтэл одоо ингээ гурилын үйлдвэрүүдээр үн өндөр байна гэсэн юм асуудал гарч ирсэн. Бид нар энэ салбар дээрээ хаана юу болох байгаагаа мэдээж ингээд бүгдээрээ ярилцах хэрэгтэй. Гэхдээ хугацаагүйгээр тэгэлчих юм бол бид нар шууд тэр том зах зээл, тэр том одоо улс салбартай манай энэ жижигхэн дөнгөж ингээд сэргээд 10 жил болж байгаа салбарыг өрсөлдүүлэх ямар ч боломжгүй байхгүй. Энэ салбараа бүр унгаачих юм бол бид нар гурил шууд гадаад улсаас хамааралтай болно. Одоо бензин тарсны үед хамааралтай байгаа шүү дээ. Тэгээд дахиад энэ хүнсний салбараа хамааралтай болчих юм бол нэг өдөр л одоо орж ирэхийг байчуул яах. Тэнд үнэ нэмэгдчихүүл яах бид нар. Тэгээд энд нөгөө газар тариалгын салбар нь унтсан байвал яах. Тийм учраас бид нар мэдээж өнөөдрийн нөхцөл байдалтай зориулаад нэг интервенц хийх журмаар хугацаатаагаар интервенц хийж болно. Гурил оруулж ирээд. Гэхдээ бид нар хугацаагүйгээр бол хийж болохгүй. Тэгвэл ингээд хүнсний аюулгүй байдал алдагдана. Нөгөө хүнсний хувьсгал чинь одоо байхгүй үр дүнгөө болж эхлэнэ шүү дээ. Гурилын одоо яг сектор дээр. Тийм учраас миний хувьд бол яг хугацаатай нэг удаагийн арга хэмжээ авч болно. Гэхдээ бид нар газар тариалангийн салбараа унгаж огт болохгүй. Тариаланчид маань юу гэж яах юм? Уулзаа явж яахад яг энэ асуудал дээр. За тариаланчид маань бол яг гурилын үйлдвэрүүд болон тариаланчдын дунд аль салбарт юу н асуудал идэг штэ. Тэгээд бид нар ингээд Улаанбуудаагаа аваачаад өгөхөөр аваачиж өгдөгөө нэгдүгээр шүү дээ. Тэгээ аваачаад өгөхөөр аваад тэгээд дотооддоо өөрсдийн лабораториор шинжилдэг. Шинжилээд энэ чинь 3 дугаар зэрэглийн 4 дугаар зэрэглийн будаа байна гэд маш бага үнээр авдаг. Бидний Улаанбуудаа үнэн тодорхойгүй байдаг. Тарьж явах үед нь тодорхойгүй хэдээр зарах гээд байгаа мэдэхгүй л Улаанбуудаагаа тарьдаг байх нь шүү дээ. Тэгээд намар тариаллын эрхлэлтийн сангаас үн тогтоочдөг. Энэ жилд дээр харна. Тий. Бүр ингээд ургацаа хураах үед нь тийм ээ. Тэгэхэр чин бас бид нар хэдэн төгрөгөөр юм зарах гэж байгааг мэдэхгүй үйлдвэрлэл эхлүүлж ийн л гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр бол бас ингээд болохгүй байна. Ингээд ийм асуудлууд ярьдаг. Тэгэхээр бид нар бас энд арга хэмжээ авах хэрэгтэй учраас хавар одоо тариалан эхлэх үеэр доод үнийг зарлжээ гэж байгаа. Тэгэхээр ядаж нөгөө тариалан эрхэлж байгаа хүмүүс байна. За тэдэн төгрөгөөр хамгийн доотлолтой бид зарах юм байна гэж ойлгоод тэгээд нөгөө үрээ худалдаж аавна, урмал хамгааллын бодисоо аавна, бордоогоо аавна штэ гэл ингээд зөндөө ажил байгаа. Хэдэн төгрөг зарцуулах вэ гэдгээ тооцоо гаргаад ингээд хийх боломжтой болж байгаа. За мөн экспортыг бид нар нийцье гэж байгаа. Зарим тариаланчид маань бол бид нар тэр гадаадын мундаг шалгуурыг хангахгүй гэж хэлж гин. Зарим нь бол бид нар ханганаа. Зүгээр нөгөө гурилын үйлдвэрийн өөрсдийнх нь лаборатори манай Улаанбуудааг чанаргүй гэдэг байгаа болохоос тэгээ одоо энэ олон улсын геополитикийн нөхцөл байдалтай уялдуулаад Оросоос бас төдийлөн Улаанбуудаа гурил хүмүүс авахгүй байгаа учраас тэр зах зээлүүдийг бид нар хангаж чадна гэсэн асуудал ярьж байгаа. Тэгэхээр ямар ч хэлээсээ экспортоо нийгэд үзье, тийм ээ? Харъя, гарч чадах нүггүй юу? Бид нар экспорт хийж чадах нүггүй юу гэдгийг харъя. Экспортлохын төлөөс зүтгэх хэрэгтэй шүү дээ. Өө чадахгүйгээ суугаад ээж болохгүй. За 3 дугаарт нь улсын нэгдсэн лабораториор Улаанбуудааг нь бид нар дээж аваад шинжилье. Тэр зэрэглэлийн уулс тогтоё, хөндлөнгийн ийм байгууллагаар тийм ээ. Тэгхийн бол одоо гурилын үйлдвэрнч тариаланч ч гэсэн хүлээн зөвшөөрнө шүү дээ. Тийм. Тэгэхээр ийм арга хэмжээнүүдийг бид нар бас эхний ээлжинд авъя. Цаашлаад бас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг биржээр
арилжаалах хууль маань одоо бас ажлын хэсэг гарсан явж байгаа юм байлээ. Тэгээд биржээр бид нар ер нь худалдаалдаг болмоор байгаа байхгүй юу? Тий. Нөгөө талдаа нөгөө гурилынхан маань юу гэх юм? За нөгөө гурилынхны чинь 7 нугарсан бизнес хийгээд байна гэж яриад байгаа шээ. За би ч арай 7 нугарсан гэж бодохгүй л байна л та. Та бол тойргоор явж дуулцлах л та. Тий, бас тодорхой зарим нэг гурил үйлдвэрлэгчд маань манай төвийн бүсд байгаа. Тий, тэгээд үлдсэн Улаанбаатар шүү. Ганц хоёр нь одоо зүүн талд шүү тийм ингээ байгаа л та. Мэдээж одоо тоног төхөөрөмж илэгдэл хорогдол гэж байна. Зарим үйлдвэрүүд нь бол одоо бас нэлээд дээр үе. Тэгээд нэлээд их сэлбэт засах шаардлагатай ийм юмнууд байна. За тэгэл түлш бензин өсөж чинь тийм ээ. Тэгээд цалин ч гэсэн нэмэгдэж чинь. Гэт маш их хэмжээний зардал бийжиж үйлдвэрлэл эрхлэн штэ. Ганцхан Улаанбуудаг ингээл нэг машин тийгээл гурил болчихж байгаа юм биш. Тэгэл сав багла бодол гэж зөндөө олон дамжлагуудыг дамжиж энэ гурил маань үйлдвэрлэгдээд гарч ирж байна. За гурилын үн бас хаана зарагдж байгаа шалтгаалаад өөр. Яг л тээврийн зардал тэн дээр орж идэг. Ямар дэлгүүрээр зарагдж байгаа шалтгаалаад бас өөр. Одоо тэн чин дэлгүүрийн зардал нэмэгдэн штэ. Гэх мэтчлэн ийм асуудлуудыг бас тавьдаг. Аливаа бизнес хийж байгаа юм бол бас тодорхой хэмжээний ашигтай байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр би бол бас гурилын үйлдвэрүүдэд зөв буруутгаж чадахгүй. Цаашид тариаланчтайгаа яриад бүгдээрээ л уулна win-win гэд. Тэ бүгдээрээ энэ бизнесээс бүх дамжлага дээр ашиг шим хүртэх хэрэгтэй байхгүй. Тэгээд эцэст нь нөгөө хэрэглэгчдэр боломжийн үнэтэй чанартай бүтээгдэхүүн ирэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ бүх дамжлага дээр нь яг энэ одоо байгаа хүмүүс нь хоорондоо ярилцаад ийм зөв шийдлийг гаргаад тэгээд төрөөс ямар хэмжээний одоо асуудлуудыг шийдэх ёстой, хууль эрх зүйн орчныг яаж сайжруулах ёстой гэдэг асуудлаа тавиад ингээд явах юм бол уул нь их зөв тийм болох гээд байгаа. За өнгөрсөн өвөл зуд болж малчд нэлээд өндөрсэй. Нэлээд малаа алдсан. Тэгээ үүнтэй холбоотойгоор нөгөө малчдын зээлийн асуудал байгаа юм байна л та. Тэгээ энэ зээл яг хоо тэр графикийн дагуу төлдөг хүү өнөдрийг нь одоо төр зур хоошлуулах гэдэг энэ төр зэсэг арга хэмжээ авч л байна л та. Гэхдээ чи нөгөө зээлийн даатгал гэж байгаа л тийм ээ. Энэ ер нь байна уу? За энэ маш чухал асуудал байгаа. Малчид зээл авахын тулд малаа даатгуулдаг. Одоо өнөөдрийн байгаа хууль эрх зүйн орчноор. Гэтэл эргээд нөгөө зудаар мал нь хорогдонгууд нөхөө алгуур нь одоо тухайн сумын ч юм уу аймгийн малын хорогдол нь одоо 10%-аас дээш явах юм бол нөхөө алгуур олгогдно гэд ийм зохицуулттай байгаа. Гэтэл орон нутагт ганцхан малчин малаа алдаж болно шүү дээ. Тийм эсвэл хоёрхан малчин ч юм. Буруу зохицуулттай байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг энэ малын энэ даатгал, газар тариалангийн даатгал ч гэсэн бас адилхан. Нөгөө хөдөө аж ахуйн яамны төсөл хөтөлбөрт хамрагдгийг гэхээр заавал даатгуулсан байх хэрэгтэй гин. Маш олон нөхцлөөс олж тариагаа алдаж болно шүү дээ. Тэгэнгүүт нөгөө даатгал нь ямар ч төхөө олохор байхгүй. Тэгэхээр энэ даатгалын тогтолцоог бид нар илүү байгаад байгаа юм уу? Даатгал хийлгчээд байгаа. Хөдөө аж ахуйн одоо хөнгөлтөө зээлмэлд хамрагдахын тулд даатгал хийлгэж байгаа заавал. Гэтэл ургац алдахаар нөхөө олохор байхгүй. Тэгэхээр энэ даатгалын тогтолцоонд бид бас нэлээсээ анхаарах хэрэгтэй юм бэл. Бүр энэ нарийн журмууд дээр нь, заалтууд дээр нь маш сайн анхаарад тэгээд нэгэн тал хэрвээ даатгуулж байгаа бол тодорхой гэрээнийхээ дагуу нөхөө алгуур олгогддог байх ёстой шүү дээ. Тийм. Тэрнээс одоо юу олохгүй байгаа юм тий. Тийм. Энэ ч одоо иргэн би машина банкнд тавиад бишээ зээл авахын тулд машина тавьж байгаа шүү дээ. Тэгээд надад ямар шаардлага тавьдаг вөхөр машина даатгал гэдэг байхгүй 100% даатгал. Тэгээд тэр нь дараа нь ямар нэгэн асуудал гарах юм бол тэр даатгалаас мөнгө нь гарна. Уг нь би тэгж л ойлгоод байгаа юм. Гэтэл мал дээр тийм байхгүй. Тийм байхгүй. Одоо маллыг нь одоо машинаар орлуулах юм бол таны машин одоо юу гэдэг юм өргөлдөөд эвдэрлээ гэж бодоход нийт одоо танай дүүргийн машины эвдрэл нь 10% хүрээгүй учраас таны машины одоо нөхөө алгуурыг олохгүй гэж байгаатай л адилхан байгаад байгаа байхгүй юу? Шалгаж утцсан. Тэгэхээр энэ бол даатгалын компанида илүү ашигтай. Даатгуулж байгаа малчинд
одоо ашиггүй ийм одоо нэгтлийг барьсан гэрээ болчиход. Цааш та бас энийг анхаарах хэрэгтэй. Энийг бол анхаарах хэрэгтэй зайлшгүй. За органик бүтээгдэхүүн гэж ярьсаар байгаад нэг органик бүтээгдэхүүнээ хуулийг батлуулсан. Ер нь ямар бүтээгдэхүүнийг органик бүтээгдэхүүн гэдэг вэ? Төмс хүнсний ногоон дээр ярил л та. Төмс хүнсний ногоогоо тарьж байгаа талбай нь ямар нэгэн ойр хавтай тодорхой радиус дотор тийм химийн бордоо ашиглагдаагүй. Тэр хаваар машин тэрэг яваагүй. Тийм талбай дээр төмс хүнсний ногоогоо тарина. Тэгээд зөвхөн органик бордоо хэрэглэнэ. Пестицид, гербицид юу н хэрэглэхгүй. Зэрлэгээ өөрөө гараараа түн. Ерөөсөө янз бүрийн хими хортой юм ашиглахгүй. Тэргээ хурааж авж байгаа технологи нь ч гэсэн органик, тий? Тэгээ сав баглаа бодол нь органик. Ингээ хэрэглэгчийн гар дээр иртлээ бүх юм л ингээд органик янз бүрийн хими бодис ороогүй, зөв сав баглаа бодолтой байж иж органик гэж байгаа. Тэгээд яг органикыгаа бол бас 90-с дээш хувь, 90-99%, 99-с дээш гээд хоёр шаталчиж байгаа. За мөн одоо шилжих шатандаа явж байгаа гэд ийм одоо бүтээгдэхүүнийг хэлж байгаа. Органик бүтээгдэхүүн гэдэг. Тий. За тэгвэл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч. Одоо ямар нэгэн бүтээгдэхүүн л байх нь шүү дээ, тийм ээ. Тэдрийг эхний 5 жил татвараас чөлөөлнө гэдэг ойлоо. Тий, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байвал Монгол улстай үйлдвэрлэлээ эрхлээд органик бүтээгдэхүүн гаргаж явах юм бол аж ахуй нэгжийн орлогын албан татвар 5 жил 100% чөлөөлнө. 100%. Дараагийн 5 жил нь 50% чөлөөлнө. Тэгэхээр үндсэндээ тэр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг нийгэм танигдаад зах зээлээ олоод байршаад баталгаажуулаад хөл дээрээ босоод эрсдэлнэ бид нар татварын хөнгөлтийг үе шаттай авч ийн гэсэн үг. Үзүүлж ийн гэсэн үг. За татварын ингээд хөнгөлт юм ээж нөгөө тэр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нөхөрч одоо тоног төгөөрөмж одоо 9 жил юм газар мазарч гэдэг юм одоо зөндөө зүйлүүд хэрэгтэй. Энэ дээр нь яаж тусд юм болох юм? Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд бол нэлээд их урамшууллууд жишээлбэл техник хэрэгсэл авъя гэх юм бол 50% нь буцааж олгож чинь тухайн техникийнх нь. Тэгэхээр органик хүнс үйлдвэрлэгч бол хүнснийхаа хөнгөлт хөтөлбөрт хамрагдчихын дээрээс нэмэгдээд органикийн дэмжлэгүүд орж ирнэ гэсэн. Органик гэдгээ баталгаажуулах бас нарийн процесс байгаа. Зардалтай. Энийг бас төрөөс даана гэж байгаа. За боловсролын байгууллагууд хажуудаа органик аж ахуйг эрхлэхийг бас төрөөс дэмжиж байгаа. Ягаад гэвэл бид нар одоо үдийн цай хөтөлбөр, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнс төрөөс өгч байгаа шүү дээ. Энийгээ бас ядаж эхний ээлжинд органик болгочихъя. Тийшээгээ алхам хийгээд байдлаар олгож байгаа. За дээрэс нь органик одоо тариаланчид маань органик бордоо хэрэглэхэд нь бид нараас тодорхой хэмжээний дэмжлэгүүдийг төрөөс олохыг гэж байгаа. Олон нийтэд органик хүнс гэж юу юм бэ гэдгийг таниулах ажлыг бас яамд хариуцуулж өгсөн байна. Сэлэнг аймаг маань хойшоогоо Алтан булгийн бомт байгаа. Алтан булгийн бомт бол эдийн засагт бас тодорхой үзүүлэлтийг үзүүлж чадхаар юм шиг харагдаад байгаа. Тэгээд сүүл дээр нөгөө өргөтгөл инээ тэрэгэл нэлээд аятайхан болж байгаа айтаал баг шиг байна. Юм хийгдээд өвтөн байгуулалтын ажлууд нь хийгдээд байгаа. Энийг ер нь би өвдө бомтотын хөгжил гэж ойлгож болох уу? Одоогоор бол Алтан булаг суман дээр бомтын захиргаа ажиллаж байна. Чөлөөт бүсийн захиргаа ажиллаж байна. Тэгээд Алтан булаг сумын өөрийнх нь засаг захиргаа ажиллаж байна. 3 засаг захиргааны нэгжийн удирдлагууд нь хоорондоо альхоор уялдаатай ажиллах гэж хичээж ингэж хамтдаа явж байгаа л да. Зүгээр цаашдаа би энэ сумыг бомт хот толоосаа гэж хүсэж байгаа. Тэгэл тэр Алтан булгийн одоо хилийн зэсээр хүн орлоо. Тэгэл ерөөсөө чөлөөт бүс бүхий тийм зоон руу орчиж байгаа гэсэн тийм ойлголтоор тэнд үйлдвэр байрлаа. Яг нөгөө чөлөөт бүсдэр үйлдвэр байрсан юм шиг тэр хөнгөлт чөлөөлтүүд нь хэрэгжээд явдаг. Тийм бүр хотоороо бомт хот болоостой л гэж. Ер нь гадаадын хотууд чинь тэгж л хөгжиж байгаа байхгүй юу? Одоо тэр хот руу орлоо. Шууд ингээл татварын хөнгөлтүүд
идэлэл татваргүй орчинд орчдөг. Тийм байдалтай хөгжөөсэй гэж хүсэж байгаа. Тэгээ одоогоор бол Алтан буулаг бомбт маань баригдаад ер нь дуусах шат руугаа орж ийн. Бас ингээд Оросын холбооны улстай яриад 24 цагийн бомбт болох ажлууд явагдаж байна. Одоо бомбын сайд, тулах сайд түрүү 7 хоног очиж Бурятийн одоо тэр хүн ЦДНФ-т уулзаж хэлцээр хийсэн. Өшөө бас зэлтрийн бомб тэгээд одоо түшиг суманд байгаа бомбыг нэг асуудлыг ярьсан байлээ. Тэгэхээр цаашлаад бид нар энэ Алтан буулаг хотол ер нь тэр чигээр нь бомб татуулгаж нэг удирдлагатайгаар хөгжүүлвэл их зөв явна гэж харж байгаа. Ундрам хөгжлийн сан гэж таны нэртэй сан байгаад илээ. За энэ нь альва сангууд нийгмийн сайн сайхны төлөө олон зүйлүүдийг хийдэг байгаад байгаа тийм ээ. Тэгээ энэ сан маань хизээ байгуулагдсан юм бол нийгэм чиглэсэн ямар одоо сайхан ажлуудыг хийсэн байдаг юм бол 2016 онд байгуулжсэн. Гол байгуулжсэн шалтгаан нь бол Үнэр бүлгээд улсын асрамжийн газар байдаг. Тэгээ манай ээж тухайн асрамжийн газартай их ойрхон ажилладаг байсан. Хүмүүс бол нэлээ их одоо цагаалга, эдээ будаа, хувцас хооноор авчиж өгдөг. Тэгээ ээж маань ороод танилцсан чинь гудс, хөнжил, цагаан хэрэглэн бүр муудсан, сэмэрсэн, заримаас нь бүр аимшигтай үнэр үнэртсэн бүр амар болсон байсан. Шинжлэх олон жил болсон болсон. Тэгэхээр яг наадлын үүдэнд нь цаашаага өрөөнд нь яваад орохоор тийм нөхцөл байдалтай хүүхдүүд маань нээсэн байх нь шүү дээ. Тэгээ тухайн хүүхдүүд чинь сайхан одоо амьдрах орчин ямар байх ёстойг мэдэхгүй. Ийм юм хэрэгтэй байна гэж хэлж мэдэхгүй. Өмнөөс нь одоо хідэн багш нар нь л гүйлгүүгээл гүхгүй ийм л нөхцөл байдалтай байдаг. Ер нь бол улс төрчид нэг анхаардгүй ягаад л тэр хүүхдүүд чи эцэг ихэнх нь одоо байхгүй эсвэл одоо эрхээ асуулцсан хүмүүс байдаг. Тэгээд сонгол өгдөг учраас нэг анзаардгүй юм л газар байсан л та. Тэгээ энэ газар ээж маань найз нөхдөсөө болон өөрөөсөө хандив босгоод цагаан хэрэглэл хүнжил дэвсгэрийг шинжилж өгч ирсэн. Тэгээд тус төвийн хүүхдүүд миний мөрөөдөл гэдэг зохион бичлэг бичсэн байсныг уншсан. Ээж тэгээ уншсан чинь нэг охины мөрөөдөл нь зүгээр энгийн хүүхд шиг байх, энгийн сургууль сурах гэдэг мөрөөдлөө бичсэн байсан. Тэгээ тэр хүүхдтэй уулзсан чинь яхав би нэрийг хэлж болохгүй. Төрөлхийн одоо эрүүн нүүрний асуудалтай хүүхдээсэн л та. Тэгээд 12-3 нас хүртлээр тэрэнд нь одоо ямар нэг арга хэмжээ аваагүй явцсан байсан. Тэгээд тэрнээсээ болоод бас хүүхдийг оюуны бэрхшээлтэй хүүхдийн сургуульд явуулдаг. Уул нь оюун ухаан зүгээр байгаа хүүхэд. Тэгээд мөрөөдөл нь зүгээр хүүхдүүдтэй зүгээр сургуульд явах л байсан. Тэгээд зүгээр хүүхчиг харагддаг баймаар байна гэдэг ийм л асуудал байсан. Тэгээд тэр хүүхдтийг ээж маань надад даатгаад чи энэ хүүхдийг ер нь одоо туслах хэрэгтэй гэд. Тэгээд нөгөө охиноо дагуулад бит 2-3 жил явсан. 2-3 хагалгаанд оруулсан. Одоо эрүүн нүүрний чиглэлээр тэгээд эмчнэр маань үн төлбөргүй хийж өгсөн. Ганцхан одоо сэтгэл зүтгэл хөөцөлтгөл чухал исэн бэлээ. Эмчнэр нь одоо ингээл туслаад бид нар угаасаа ийм ажил хийдэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдөө сайн дураараа хийдэг гэл шүдний эмнэлэгт очиод л үзүүлэхэд чинь багаасаа ийм ангарахаа болохоор шүдэн айгу гэмтцсэн байсан л та. Тэгэл 2-3 удаа том шүдний бараг мэс ажилбарт орж байгаа. Тэг эмчнэр нь зүгээр одоо би бол өөрөө хөдөлмөр өөрөө бол үнгүй хийгээд өгөн зүгээр юм материалынх нь мөнгөний л хүчирч гэдэг юм уу тийм байдлаар хандж ирсэн. Тэгээд тэр үед ер нь ийм хөгжлийн сан байгуулад өөрийнхөө хэмжээнд чадлаараа ийм хүүхдүүд туслах хэрэгтэй байна гэж бодоод энэ сангаа би байгуулчихсан. Тэгээ одоо тэр охин маань их хөөрхөн охин одоо сургуулаа төгсөөд мэрэгжлийн боловсрол эзэмшээд одоо бас ажил эрхлээд явж байгаа. Тийм хөөрхөн охин байгаа. Тэгээд энэ хөгжлийн сангаа явандаа одоо хүүхдүүдийн боловсрол зориулсан байна. Хүүхдүүд тэтгэлэг олгосон байна. Яг ковидын хүнд хэцүү үед Сэлэнгийн аймгийн Төгс хангийн 1000 гаруй хүүхдэд цахим хичээл Улаанбаатар хотод 160 багш ажилуулад 6 төрлийн хичээлээр цахим хичээл оруулж элсдийн ерхий шалгалтанд нь бэлдсэн байна. Тэгээд тэндээсээ амжилттай элсдийн ерхий шалгалтын оноо авсан хүүхдүүд тэтгэлэг өгөөл
За олон хүүхдүүдийг одоо спортын тэмцээн авралтанд явахад дэмжлэг өгсөн, шатрын бүхий ингээл олон чиглэлээр за тэр сангаасаа орон сууц хүртэл байсан. Одоо хаус мөн билүү? Тий, нөгөө хаус хотхон барьсан. Төрийн албан хаагчд маань одоо ялангуяа аслагдсан сумдад очиод байр байдгүй. Тэгээ лайлын хажуу байдаг ч юм уу те. Ингэхээр одоо тав тохгүй хэцүү байдаг л да. Ажил хийх ч одоо хэцүү байдаг л гэж. Тийм, тэгэл нөө залуу гэр бүл байж идэг. Нэг тустай сайхан таваараа амралтаараа баймаар идэг. Тэгээд тэрнээс болоод нөгөө болсон үчин хөдөө орон нутагт тогтохгүй байна гэсэн асуудлыг ярьдаг. Хоёр сумандаа эхнээс нь ашиглалтанд оруулаад хүмүүс нь ороод эхэлсэн. Тэгэхээр хүмүүст ямар нэгэн ашиг шингээхгүйгээр орон сууцын байраад ипотекийн 3% хүүтэй зээлэнд хамруулад яг өртгөөр нь өгч юм гэсэн. Яг өртгөөр нь тий. Тэгээд тэр мөнгөө гаргаж аваад дараачийн байшиндаа оруулах. Дараачийн байшингаа бариад ингээд явах. Ийм зарчмаар явж байгаа. Тэгээд өмнө нь Сэлэнг аймгийн төвчч гэсэн 120 айлын төрийн албан хаагчийн орон сууцыг аймгийн санаачлагаар барихад нас тэмдэн дэмжлэг өгч оролцуулаад тэндээсээ санаа аваад одоо ингээд таун хаус болгоод яагаад суманд амьдарч байгаа төрийн албан хаагч тохилог тухтай сайхан хаус нь байж болохгүй гэж гэдэг тийм одоо санааны үндсэн дээр хэрэгжүүлээд явж байгаа. Ер нь цаашид бид нар бүх сумдад л иймэрхүү зарчмаар ажиллах хэрэгтэй юм шиг надад санагддаг шин. Ийм өөрхөн төслийг хийгээл явах л ёстой байна тийм ээ. Тий. 4 жилийн өмнө би тантай ярьцлага хийж байхад би танаас хамгийн ихээр юунд суралцахыг хүсэж байна гэж асууж байсан. Тэрэнд та хэлнийхээ мэдлэгийг уг нь хэлдэг юм шүү дээ. Хэлнийхээ мэдлэгийг илүү сайжруулмаар байна гэж надад хариулж байсан. За энэ 4 жилийн хугацаанд хэлнийхээ мэдлэгээ сайжруулж чадсан уу? Одоо юунд илүү их суралцахыг хүсэж байна та? Би хэлнийхээ мэдлэгийг сайжруулж чадаагүй ш. Бусдын хүүхдийн хэлний мэдлэгийг сайжруулахад л маш их санаа тавилаа. Гэхдээ маш олон чиглэлийн мэдлэг хоримтлуулж чадсан. Хууль эрх зүйн хувьд одоо олон сайхан хуульчдын бараг 50 орсон шахав. Тэгээд хууль эрх зүйн мэдлэг маань маш сайжирсан. За олон салбар хөдөө аж ахуй, бүр батлан хамгаалах, соёл урлагийн салбар, гадаад харилцаа, эдийн засаг, банк санхүү гэдээ маш олон салбарлын күн гүнзгий мэдлэгтэй болж чадсан байна. Тийм хугацаанд. Одоо бол юунд илүү суралцах хүсэж байна та? Одоо би яг ингээд өөрийгөө хэрэгтэй үед аягүй сайхан амрааж сурмаар байна. Тийм тэгэхгүй бол одоо миний тархичин ингээд ер нь тасралтгүй ажилдаг шахуу тарих ингээл орой унтах чахтаа ингээл ажил маань бодогдоод байдаг. Өглөө сэрэнгүүтэл ажил бодогддаг тий. Заримдаа ингээд өөрийгөө тусгаарлаад тархиа ингээ маш сайн амраагаад тэгээд ажиллах юм бол одоо бүтээмж бүр сайн явна штэ. Тийм тэгээд яг тийм одоо хувийн ажил амьдралын балансаа олох тэр менежмент одоо суралцах хэрэгтэй байна. Тэр нь суралцах хэрэгтэй гэж би яг бодсон. Тэгэхгүй бол үнэхээр ингээд байнга тархиа ажиллуулаад хахаар амар ядардаг байхгүй заримдаа үнэхээр ядардаг тий. Тийм учраас өөрийнхөө тархины бүтээмжийг өшөө сайжруулахын тулд энэ дээр бол нэлээд сайн суралцмаар байна. Ингээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн явж оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За намайг бас урьж оролцуулж сонирхолтой асуулт тавьж хариулт сонссонд баярлалаа. 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн Шинбатын Ундрам хүрэлцэн явж оролцлоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баярлалаа.